大卫回来了吗？没有，他还在教室说戏呢。已经9点多了，他怎么还在说戏？明天有考试，他说今天好好准备。Дэвид буцаж ирсэн үү? Үгүй, тэр ангидаа сурч байгаа. 9 цаг өнгөрч байна. Тэр яагаад одоо болтол сурсаар байгаа юм бэ? Маргааш шалгалттай. Тэр өнөөдөр сайн бэлдэх ёстой гэсэн. 你现在在哪儿呢？在去机场的路上。你已经到了吗？我下飞机了。你还有多长时间能到这儿？20分钟就到。Та одоо хаана байна вэ? Онгоцны буудлын руу явах замд байна. Та аль хэдийн ирсэн үү? Би онгоцноос буусан. Энд хэр хугацааны дараа ирэх боломжтой байна вэ? Би 20 минутын дараа очно. 你家离公司远吗？很远，坐公共汽车要1个多小时呢。坐公共汽车太忙了，你怎么不开车？开车也不快，路上车太多了。Танаа гэр компаниас хол уу? Маш хол. Автобусаар 1 цаг гаруй явдаг. Автобусаар явах нь маш удаан. Та яагаад машинаар явдгүй юм бэ? Машин жолоодож явах нь хурдан биш ээ. Зам дээр хэтэрхий олон машин байдаг. 今天晚上我们一起吃饭吧，给你过生日。今天离我的生日还有1个多星期呢。下个星期我要去北京，今天过吧。好啊，离这儿不远有一个中国饭馆，坐几分钟就到了。Өнөөдөр таны төрсөн өдрийг тэмдэглэхээр хамтдаа оройн хоол идцгээе. Өнөөдөр үү? Миний төрсөн өдөр болоход 7 хоногоос илүү хугацаа байна. Би эх 7 хоногт Бээжин явах гэж байна. За, эндээс холгүй хэдэн минутын зайд хятад ресторан байгаа. 我们下午去看电影好吗？今天下午我没有时间，明天下午再去吧。你想看什么电影？让我想想再告诉你。Үдээс хойш кино үзцгээе заа юу? Өнөөдөр үдээс хойш надад зав байхгүй. Маргааш үдээс хойш явцгаая. Та ямар кино үзхийг хүсэж байна вэ? Би чамд хэлэхээс өмнө энэ тухай бодъё. 外边天气很好，我们出去运动运动吧。你等等我，好吗？王老师让我给大卫打个电话，回来再打吧。找大卫有什么事情吗？听说大卫病了，我想找时间去看看他。Гадаа цаг агаар сайхан байна. Гадагшаа гарч дасгал хийцгээе. Намайг хүлээ заа юу? Ван багш намайг Дэвид рүү залгахыг хүссэн. Дахин залгана уу? Та Дэвидтэй ямар нэгэн холбоотой юу? Тэр өвдсөн гэж сонссоо. Би түүнтэй уулзах цаг болмоор байна. 服务员，我房间的门打不开了。您住在哪个房间？314。好的，我叫人去看看。Зөвхөн миний өрөөний хаалгыг онгойлгох боломжгүй байна. Та аль өрөөнд амьдардаг вэ? 317. За би хэн нэгнээс асууя. 你看看这几件衣服怎么样？这件白的有点脏，你件黑的有点贵，这件红的呢？这是今天新来的，让我再看看。
Та эдгээр хувцснуудын талаар юу гэж бодож байна вэ? Энэ цагаан нь арай урт, нөгөө хар нь арай өнтэй. Энэ улаан нь ямар байна вэ? Энэ бол өнөөдөр шинэ ирсэн. За би дахиад үзье. Ни хао, 请问张黄在吗？你打错了，我们这儿没有叫张黄的。对不起。Сайн уу? Жан Хуан энд байна уу? Бидэнд энэ Жан Хуан гэдэг хүн байхгүй. Уучлаарай. 宁从几岁开始学习跳舞？我的一次跳舞是在4岁的时候。我女儿今天已几岁了，我希望她能跟您学跳舞，可以吗？没问题，非常欢迎。Та хэдэн настайгаас бүжгэлж эхэлсэн бэ? Манай ах 7 настайдаа анх бүжгэлж байсан. Миний охин өнөөдөр 7 настай. Чамаас бүжиг сурна гэж найдаж байна. Зүгээр үү? Ямар ч асуудалгүй. Та бүхнийг маш их баяртайгаар урьж байна. 你知道吗？大卫找到工作了，太好了！他从什么时候开始上班？从下个星期一开始。这是他的第一个工作，希望他能喜欢。Чи мэдсэн үү? Дэвид ажил олсон. Гайхалтай. Тэр хизээ ажиллаж эхэлсэн бэ? Ирэх 5 гарагаас эхэлнэ. Энэ бол түүний анхны ажил нь. Түүнд таалагдана гэж найдаж байна. 昨天的考试怎么样？你都听懂了吗？听懂了。你都做完了没有？题太多，我没做完。Өчигдөр шалгалт ямар байв? Чи бүгдийг ойлгож байна уу? Ойлгосон. Та түүнийг бүгдийг хийж дуусгасан уу? Хэд олон асуулт байсан бөгөөд би хийж дуусгаагүй.